Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Бид Өвөрангай аймгийн Тахилагт хайрхан болох Хан хөгшин хайрхны тахилга болоод тахилагт зориулсан бэсрэг үе наадмыг бүрэн эрхээр хүргэхэд бэлэн боллоо. За Өвөрангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2006 оны тогтоолоор Хан хөгшин хайрхны 4 жил 1 удаа дахиж байхаар шийдвэр гарсан бөгөөд энэ жилийн тахилга нь идүүгээ 5 дахь жилдээ зохион байгуулагдсан юм а. За Өвөрангай аймгийн хайрхан дулаан сумын нутагт орших Хан хөгшин хайрхны тахилгын өмнө тус хайрхны урд үйлд оршдог гүн овоог дахих үйл болсон юм а. За гүн овоо гүн нуур хэмээх газрууд нь Хан хөгшин хайрхантай хүн холбоотой бөгөөд за Хан хөгшин хайрхны тахилгын өмнө гүн овоо гүн нуурыг заавал дахиж нутгийн олон түмэн өргөл барьцаан барьдаг уламжлалтай. За гүн овоог дахих ёслол Өвөрангай аймгаас сонгогдсон улсын хурлын гишүүд аймаг сумдын удирдлагууд нутгийн арга дэргэд өргөнөөр оролцлоо. Өдөгийн шандас буйны далтай хүүгийн золбохдын уянгатай цэцгийн шүүдрэн тэнгэрийн ажстай тэнгэг болгоно газрын харин гүн овоо гүн нуурыг чинь ингээд урд хүн сүм ундгана гэдэг нь шүү дээ. Тэгээд энэ хайрхныг дахихдаа гүн нууранд мөнгө юм уу анхудаа өргөж ийсэн. За бас үйл ажиллагаанууд нь ижил явагдаж байсан. Тэгээд энэ дахилгуудад бол үе үеийн одоо аймгийн удирдлагууд, үе үеийн улсын хурлын гишүүд замун алдар цолтой сайхан олон түмэн ирж хүндэтгэлтэй харагддаг буурлаа. Гурван дахилга болсон манай дархан сэр дотгоороо ирж ийсэн. За энэхүү гүн овоог тагсны дараагаар гүн цэнхэр нуурандаа залбирал үлдэж за нутгийн иргэд болон за тус нутгаас төрөн гарсан төрийн түшээд түмэн олон нуурандаа өнгөн юмбу болон за эдээ будааныхаа дээжийг өргөл барьц болгон өргөж байлаа. За ингэснээр Хан хөгшин хайрхан руугаа хөдөлсөн юм а. За Хан хөгшин хайрхны тахилагт тус нутгийн угуул болон суугуул ард иргэд их орны 4 зөв 8 зөгсөөс хүрэлцэн ирж тахилагтаа оролцсон юм. За тахилгын арга хэмжээг Өвөрангай аймгийн засаг дарга Хадиодолжингийн ишдэрж нээж үг хэлсэн бол за Өвөрангай аймгийн хөгжим драмын театрын хорон бүтээлчдийн урлагийн номер олон төмний сонорыг мелааснаас гадна за Хан хөгшин хайрханд харьяалалтай сумдууд буюу за хуучнаар Хан хөгшин хушууны Хан хөгшөнд харьяатай сумдуудын талбай тугийг хайрхны оройд залах үйл болсон юм а. За ингээд та бүхэн маань Хан хөгшин хайрхны тахилгын ёслолын арга хэмжээний нээлттэй арга хэмжээг хүлээн авч үзнэ. Хан хөгшин ми урла танига түмэн олон чи бурхан хэмээн тахдаг шүү дээ бурхан хэмээн тахдаг шүү дээ. Өндөр дэргүүндээ сүлтэн дахлахтай, өрлөг түүхэндээ хамын зоригтой, хангшин хайрхын тэнгэрийг тайх тахилгын ёслолд хүрэлцэн ирсэн жошид үйчид эрдэмтэн иргэд нутгийн зам олон та бүхэндээ оюун үлдэх чимээх усан нар жилийн зуны ихэнх сарын шинийн 15-ны бэлэг сайн өдрийн мэндийг өргөн бичиж мэдчихлээ. Өрийн сайхан ангаан нутагт бүх томгийн биелэг цаг хугацааны гэрч зам олонний шүтэн болсон сүр гараад хайрхан улс олон бий. Эдгээр нэг нь 12 хотоос гаруй хайрхантаас мас хойш 20 гаруй км адаан түвшнээс дээш 2978 метрийн өндөр төрөгдөн орших хан иргэнд Хан хөгшин хайрхан юм а. Хан хөгшин хайрхны хошууны шийдвэрээр 13 дугаар зуунаас эхлэн дахиж дахилгын сан бий болгож байсан төвхтэй
тухайлбал 13-р зууны үеэс 1937 он хүртэл тааж дахиж ирсэн боловч улс төрийн үндсэн сурталчилгааны дор ухар сүсгийн халах нэрээр асан зогсоож хожим 1989 оны зуны тунцаар нутгийн иргэд уул хатгын зан үйлээ сэргээж байжээ. Урамгай аймгийн 8 сумын нутаг дэвсгэрээс толгон харагддаг сүрж авахын хан хархан маань айгдын гайхамшиг хүртсэн 10 хүртэ алшаан боловгүй олон намтай төрөг бүрийн үржилсэн тургалтай ховорцсон ан амтан аравтай нөмөр нөөлөг бараадсан үйлжээ аваржаа олонтой эрхэм дээд хүндлэлт өвөг бол билээ. Хайрхнаа дахихыг үлдэхдээ уламжлалтыг жаяг зам үлийг баригдаж дээд тэнгэртэй шүтэн дээдлж онгон багшин байгалаа аргадан ихэж дахиас 4 цагийн эргэлтэнд дээд буйнаа харамгүй ойрдож ганцуд амшиг ослоос өршөөлтүүлж их хамгаалсан үтэн аж амьдралыг нэгүүлсэн гэдэгтэлтэй байна. Үүний зэрэгцээ байгаль дэлхийн нутгсаа хайрхан хамгаалж зөв зөвстэй хандаж сав шимийн ертөнцийн гүн нарийн шүтцээ харан ойлгож бүр ойчтон сануулан үлдээжхийг та бүхэндээ уриалъя. Нутгийн уул усмын хүн бүрийг ээж ивэн düşиж аян бүхнээрээ мялааж оюун бүхнээ бүртээж явах бай. За хан хөгшин хайрхны тахилгын албан ёсны нээлттэй арга хэмжээ босны дараагаар за дахилгад ирж ном уншсан лам нарын номын айлдвар ихээс юм. За хан хөгшин хайрхны тахилгт за Уранга аймгийн Гандан бунцглан хийд, Уян сумын Гандан цэмплэн хийд, за Богд сумын Гандан гүндүвлэн хийдийн лам нар оролцож за хан хөгшин хайрхны айлдвар даллаг болоод бусад номнуудыг уншиж хан хөгшин хайрхны даллаг тэргүүтэй номнуудыг айлцсан юм а. Содрон таглагтаа нэвэж өгөөж үний өгөөмөр хайрхан өсөлтөөр чи өсөлтөөр хайрхан өсөлтөөр боор хайрхан өсөлтөөр шүтг хайрхан хорой 17 дугаар жарны усан бор жилийн зуны ихэнх сарын шиний 15-ны өдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр болсон хан хөгшин хайрхныг дахих ёслолын үеэр тэнгэрл усаар харагдсан, дахисан, өргөл барьсан зан үйлүүд ээж дараалан явагдсан юм а. Тухайлбал дахилгын үеэр сум тэнгэрт харвах үйл болж за тус үйлийг Уян сумын Харьяат, спортын мастер аймгийн мэргэн Мөнхбаярын Жогидог, спортын мастер аймгийн мэргэн Чулуунбат нар хайрхны дөрвөн зүгт харваж үйлдсэн юм. За түүнчлэн хайрхандан өргөл болгож азраг сэтэрлэх үйл болж за Уранга аймгийн хайрхан дулаан сумын Угуул аймгийн самилчин Алтан унганы эзэн сумын алдарт байж доржготвын бар азрагыг сэтэрлэж хайрхандан өргөл болгосон юм а. За түүнчлэн хүж арц торог цай зэрэгтнийг өөгүүлж уул хангаагаа дахих ёсол өргөн дэлгэр болж за ард иргэд хаж амьдрал ажил үйлсээ даатхан хан хөгшин хайрхандаа мөргөл үйлдэж байлаа.
танига түмэн олон чи бурхан хэмээн тагтдаг шүү дээ. За орчилоо эрх мөндөд үзэгчтэй Өвранга аймгийн хан гогшин хайрны дахлаг баяр наадам зориулсан баяр наадмын хурдан их насны мөрд гарааны 6 дээрээс нэгэн зэрэг сайхан хэрэглээ. За газараас үйлсэн гэрсэн 53 удаа хурдан хөл өнөөдрийн баяр наадам хурдан их насны мөрдөө уралдаанд одоо бүрдгүүлсэн байлаа. За ингээ хурдан их насны мөрдөө уралдааныг олбор шар хөвгтдээ уралдаанд зээлмэр удаагаад хөдлөөд удаагаар гараа явж байгаа. За энэ Өвранга аймгийн хайрхан дулаан сумын аймгийн алдартай яаж банзрагчин дагсрын одоо хурдан зээлмэр баг шиг харагдаж байна. За ингээд одоо өнгөний мордууд үндсэндээ одоо бас бөөндөө одоо сайхан урагшилж байгаа шиг байна. За ингээд газар нутгаас үрдсэн ирсэн 53 одоо хурдан хөлөг өнөөдрийн баяр наадмын хурдан их насны мордын уралдаанд хөтлөж байгаа. 7 новембернээс нэг бормор одоо урагшилж байна. Өвранга аймгийн хайрхан дулаан сумын яаж гомсонгийн бормород харагдаад өнгөрсөн. За ингээд одоо манай зурлаач урагшлаад үзүүрийн мордуудыг одоо та бүхэнд харуулж байна. За ингээд хурдан их насны мордын уралдааныг Өвранга аймгийн хайрхан дулаан сумын морин спорт ажил холбооны тэргүүн аймгийн алдартай банзрагчин дагсрын одоо хурдан зээлмэр одоо хөтөлсөн харагдаж байна. За хоёр дээр энэ хонгор мөр гараад ирсэн Өвранга аймгийн хайрхан дулаан сумын Монгол улсын тод мандаж Батөржин хотноос ингээ үжирлж байгаа. Өвранга аймгийн уян сумын Томон сумын алдартай Томон бүрүсрэнгийн хонгор мөр 3 төрлийн бөөрнөр одоо гараад ирсэн харагдаж байна. За өнгөн дээр болох доон зэрэг энэ даваадэрчин буян баярын одоо хурдан хэрмэр цааталтаар өнгөн дээр гараад ирсэн харагдаж байна. Хурдан их насны морд уралдааныг хөдлөөд одоо гараад ирсэн харагдаж байна. За ингээд үзүүрийн 3 мөр бол одоо арын мордсоо жоохон одоо сэрхэн болоод гараад ирлээ үзэгчтэй. За наадлаар одоо энэ улбар шар чийж нэмээд хар мороо гараад ирсэн үзэгчтэй. Энэ одоо морь тогтоон зэрэг Өвранга аймгийн Богд сумын аймгийн алдартай байж Малчин баярын хүү Эрдэнэчрийн одоо хурдан хармар одоо гараад ирсэн байгаа харагдаж байж үзэгчтэй. За мөн одоо сарлаас энэ 20 хэд дугаар дэндээ нэг цагаан хонгор мороо гараад ирсэн. Энэ Өвранга аймгийн тарагдсан байж хосөрийн үжирлүүдийг хэний мордоо одоо тун адилхан хонгор мордоо адилхан одоо хонгор мордоо гараад ирсэн байгаа чинь. За хамгийн цаатлаар одоо аврах хүр мордоогоор 3 дуу шургаад ороод ирсэн. Өвранга аймгийн хайрхан дулаан сумын Монгол улсын тод мандаж Батөржин хотноосгийн хүр мордоо сүнгний мордууд гараад ирсэн. За ингээд арын мордуудыг харуулж байна. Арын мордуудын өнгөн дээр нэг сайхан 42 дугаартай хээрмөр гараад ирсэн. Өвранга аймгийн уян сумын уяас Ямсрангийн хээрмөр одоо гараад ирлээ. Мөн түүний арал дээр Гомсонгийн бормор гараад ирсэн байна. Түүний уралдаар 33 дугаартай хөрмөр гараад ирсэн. Өвранга аймгийн хайрхан дулаан сумын аймгийн алдартай байж Гамболтын баяр моног хожирлол Ямсрангийн нэргүй одоо хурдан хөрмөр гараад ирсэн байна. За энэ мордуудын дөрөвдөр болох доон зэрэг хуулмор гараадсан улаан зайж нэмлээтэй Өвранга аймгийн уян сумын алдартай байж Дорж хотын хайдын одоо хурдан хээрмөр гараад ирсэн байна да. 2018-19 оны Өвранга аймгийн баяр наадмын дөрөв 2019 оны говь шанхад тавлсан одоо хурдан хэрмэр одоо холмор гараад ирсэн Өвранга аймгийн Богд сумын Бачаалын үжирлүүд Өвранга аймгийн уян сумын алдартай Дорж хотын хайдын одоо хурдан холмор доон зэрэг 10-ын бөөрнөр гараад ирсэн байна. За ингээд одоо үзүүрийн одоо 4-5 мөр одоо төглөөгөр авчихсан 10 мөрдүүд үндсэндээ бөөндө урагшилж байгаа. За одоо ингээд хурдан их насны мөрд уралдааныг Өвранга аймгийн хайрхан дулаан сумын уяаш буян баярын одоо хурдан даваадэржин буян баярын одоо хурдан хэрмэр одоо хөтөлсөн байгаа. За цааталтын утгаан зэрэг аврах хүрмөр гэсэн Өвранга аймгийн хайрхан дулаан сумын Батөржин хотноосгийн хурдан хүрмөр одоо гараад ирж байгаа үзэгчтэй дааган таснаас даанч нэг урдан байсан да. Улс улсын 5-6 одоо ариг төрүүдээ урдан гүлэгдээ. За 3 дээр Өвранга аймгийн хайрхан дулаан сумын Монгол тод мандаж Батөржин хотноосгийн уйжруулж байгаа Томон бүрүсрэнгийн хонгор мор гадарсан байна. 5 дээр Малчин баярын аймгийн алдартай яаж Малчин баярын хүү хиний Эрдэнэчрийн хар мор гадарсан байна. 6 дээр тогтоон зэрэг энэ битүүний өмнөдөө хээрмөр гараад ирсэн. Өвранга аймгийн Тарагцмын сумын алдартай Дорж хотын Батсруулын хээрмөр одоо гараад ирсэн байна. За ингээд өнгөцүүрийн 2 мөрчин бол арын мөрд үзсэн. Нилээн одоо холдож харагдах юм да. Өвранга аймгийн хайрхан дулаан сумын Монгол улсын Батбол
Тодмолдоош Батүлзээ хотоноос ингээ хөрөмөр за Өвранга аймгийн Богдсмын аймгийн алдардоош Малчин баярын хүү Эрдэнэчрийн хар мөр гэсэн. За энэ хоёр мөр бол одоо арын мөрдөөс нэлээд сэрхэн болоод Өвранга аймгийн хангшин харахын технологийн наадмыг хөтлөөд өгсөн. Ихнээс мөр дуурлаг гэсэн. За 3 дахь болгон зэрэг тарагцсан байж торж хотон Бацруулын 4 дахь болгон зэрэг хиний Өвранга аймгийн Үнэн сумын уяаж сумын алдардоош Томын бүрэмсрэнгийн одоо хонгор мөр одоо урагшлаад байна. За арал дээр нь 2 ч мөр одоо ороод ирсэн байна да. За энэ Өвранга аймгийн хайрхан тулсан сумын Санчир уяагийн одоо хөрмөр одоо ирсэн байгаа. Зэд мөр одоо ирсэн харагдлаа. Өвранга аймгийн хайрхан тулсан аймгийн алдарч байж Сэрвэн бүрэмсрэнгийн одоо хурдан зээрдмөр соёолонгөр аймгийнхан баян наадамд хамуу зүжсэн хэрмэрсэ зээрдмөрөөс араас нэлээд зүтгүүн одоо өгсөж харагдлаа та сайн. 5-6-гийн бүрэн дээр за ингээ морь дагхууд бол зам бол нэлээд эвгүй учраас бол манай зурлаач бол урд нь хойно гараа тэгээд өдөөс замынхаа айлуулах одоо моринд одоо тэгэлгүй гэж одоо ингээд урд нь хойно гараад одоо дагаад байгаа бах. За ингээ хөрмөр бол одоо ингээ итгээд одоо хол салж эхэлж байна. За 2 дээр болохтон зэрэг Өвранга аймгийн Богдсмын аймгийн алдартай Малчин баярын хүү Эрдэнэчрийн хар мөр болохтон зэрэг 2 дээр одоо урагшлаад байгаа шүү үзэгчтэй. За ингээд Эрдэнэчрийн хар мөр болохтон зэрэг 2 дээр урагшлаад байгаа. Энэ одоо аргагүй урд мөрөө баг наснаас ер нь бол олон сум аймгийн олон одоо ариг төрөг өртөж байсан. За 3 дээр болохтон зэрэг Дорж хотын Бацруулын одоо хурдан хэрмээр 4 дүү буурмөр одорчтой Өвранга аймгийн хайрхан тулаасмын сумын алдартай даваад иржим боён баярын одоо хурдан буурмөр одорсон байна да. Энэ одоо хурдан мөр шүүдэг шүү дээ. Өвранга аймгийн нарийн тэсмээ байж Богдсмын бүрд төржин одоо ич хурлуудаг буурмөр одорсон. 6 дараа энэ гомсронгийн буурмөр одорсон байна. 125 дугаартай Цавдрмөр ороод ирсэн. За ардлаас нөгөө хиний бүрвсрэнгийн одоо хонгормор одоо урагшаад байгаа. За ингээд одоо ер нь үзүүрийн мордууд бол нэлээд арын мордууд сая иргэн болцсон. Ер нь одоо бас барай бол одоо үндсэндээ дөгцсөн. Үзүүрийн нэг 10-аад мор одоо бас ингээд нэлээд одоо өнгөлөөд одоо гараа явцсан байгаа. За энэ одоо хийн дээр ганцаар явж байгаа чар чирж нэмнэтэй хүрэн цавдрын болохтон зэрэг Өвранга аймгийн хайрхан толгоос аймгийн алдарч байж бүрвсрэнгийн одоо цавдрмөр. За түүний уралдагаар болохтон зэрэг Өвранга аймгийн хайрхан толгоос мөнгө байж Санчир уяагийн одоо хурдан зээрдмөр одоо урагшаад байна. За араас одоо хармор ороод иржтэй жижиг хармор болохтон зэрэг Өвранга аймгийн Төвөргсмийн аймгийн алдартай байж Улаанбаатарын хүү Санжаагийн хармор орсон байгаа гаргаж байна. Бага насандаа их түргэн хурдан байсан да сүүлийн 2 жил одоо корона гээд энэ хармортой бол ойрын үед бол таараагүй юм байна. Гомсронгийн бормор болохтон зэрэг 5-6-гийн бүрэн дээр 5 дээр одоо урагшаад байгаа шүү гэн. За ингээд одоо бас энэ боордмор ордорсон Өвранга аймгийн хайрхан тулаасан сумын алдартай байж Даваадаржин буян баярын одоо хурдан боордмор ордорсон. Түүний уралдаар 3 дээр болохтон зэрэг хиний мөр ордорсон урагшилж байгаа. Бацруулын одоо хурдан хэрмөр одоо урагшилж байгаа. За 2 дээр болохтон зэрэг Өвранга аймгийн Богдсмын аймгийн алдартай Малчин баярын хүү Эрдэнэчрийн одоо Малчин баярын Эрдэнэчрийн одоо хурдан хармар одоо урагшилж байгаа. За ингээ хурдан их насны мөр дуурлааныг Өвранга аймгийн хайрхан дулаан сумын ариад Монгол улсын Тодмолдоо иш Батүлзийн отгоноос ингээ одоо хурдан хүрэн мөр одоо хөтлсөн хэвээрээ. Аргагүй одоо энэ хан хөгшрийнхөө үр дээр тэнцсэн унгадаа. За ингээд одоо хурдан их нас барианд орж ирд Өвранга аймгийн хайрхан дулаан сумын Монгол улсын Тодмолдоо иш Батүлзийн отгоноос ингээ хөрмөр төрүүлээ үзэгчтэй. За 2 дээр хармар явж байгаа шүү дээ. Хармар одоо барай эзэлж. За хармар тогтоон 2 дээр маань Өвранга аймгийн Богдсмын уяаж Малчин баярын Эрдэнэчрийн хармар одоо 3 дээр одоо амын үзэнд одоо хурдж байна. За 3 дээр тогтоон зэрэг Дорж хотын Бацруулын одоо хурдан хэрмэр. За 4 дээр тогтоон зэрэг Өвранга аймгийн Төвөргсмийн аймгийн алдартай байж Улаанбаатарын хүү Санжаагийн одоо хурдан хармар. 5 дээр тогтоон зэрэг Малчин баярын одоо хурдан буурлмөр айргийн 5 одоо хурдж байна. За 6-гийн дээр ариг харахнаар Өвранга аймгийн хайрхан тулаасан мөнгө байж Батмөнгийн гомсронгийн одоо ордон бормор 6-ад одоо ордож байгаа юм байна. За 6-ад ордож байна. Гомсрон гэж одоо залуугаа яаж олон жил одоо сүүлийн үед бас олон сайхан мордыг одоо уйж хурдлуулж байгаа. За 7 дээр болохтон зэрэг хөрмөр ороод ирсэн байна да. За энэ одоо араас нэлээ энэ бол танигдахгүй мөр одоо орж байна. За 8 дээр болохтон зэрэг хиний мөр орж ирж байна. Бүрвцрэнгийн мөр орж ирж байна. За Санчир уяагийн мөр орж ирж байна. Цаатал нь Баяр магнагийн хэрмэр, аймаг газар Баяр магнагийн хэрмэр ордорсон. За энэ одоо Дорж хотын Батбэрийн одоо хурдан мөр, халзан мөр одоо 8-9 бүрээнд оруулчлаа. За мөн одоо бас хиний бүрвцрэнгийн зээрдмөр. За энэ 42 дугаарт Өвранга аймгийн Уян сумын Нямсрангийн одоо хэрмэр 11-10 мөрчээр. За ингээд одоо арын мөрдүүд ингээд орж ирж байна. За ингээд одоо их хүнд зүг сайхан дайн сайхан бай наадмын хурдан их насны мөрд урдааныг хүргэлээ. За хөрмөр хурдан нотлоод харихнага тахлах төрүүлээ сэтгэлээ боцгоо. За баяртай байна. Энэ хуулс хархан тахлагчтанд хөрөлцсөн ирсэнд наадам жааланда баяр наадмын төргийа. Миний энэ хөрмөр бол энэ хангагч харихны онгомор. Тэгээд яг хоо ер нь бас би бэлгшээгээд энэ наадамда хөрмөр бас нэлээ сайн исэн байгаа. За тэгээд наадам жааланда нутгаа олондоо. За ингээд нийт хайрхан талаан шууд тамлаа. Энд хорон зууларсан нийт өхөөл хүмүүс баяр наадмын минь төргий. Хангагчны мөрд цагийн цагт хортон байж хангагчны хөвгтүүд үе үед салбай юмтай хатгаа гэж
өрөөё. За баяр үргээ. За баярлалаа. За харманы хот хоёр. Хармар манай урмай дүүрсэн аймаг алдарт байж Дурмын Батарч гэж манай аав. Онгомор. Тэгээд төгсөл Хинтээ аймгийн галшрын цугийн тэр Бөгөө уул гэж азарганы удамтай. Манай ах Санжаа гэж Батарж манай төрс ах юм байгаа. Өмнө яд. Өмнө Соёлондоо аймагт харагдчихсан. Тэгээ бага наадамд оржсэн. Харманы хот хоёр. Миний хармар Төвөмгийн зэлсмэн гараад Монгол Улсын алдартай бүрэн мэрэ гэдэг үний дөрсөх Баямаг гэдэг нэг онгаа доо. Дааган цагаас авахгүйлаад энэ Үрэн аймагт ирж олон төрөл жаргаж байгаа. Миний хармарыг миний даржихтун шинэмөх гэж ах маань авчирч ирсэн. Тэгээд одоо дааган цагаас авахгүйлаад Үрэн аймагт аймаг сумдын надад олон төрөл жаргаж байна. Хангшны харагданы дөрхтөг үерэ тэнгэн матумдэрсэн Буртан ихнэсэн нэстэмэр тиймрэн тадарыг төрсөн мөртийн алтар цэвдэй дуудур За Өвөран аймгийн хан хөгшин хайрхны тахилгын наадмын хурдан их насны морьтой уралдаан төрүүлж яригдсан морьтой цоллож байшаглыг гардуулж байна. За ингээд одоо хурдан их насны морьтой уралдааны төрүүлж яригдсан морьтой байшаглыг за Өвөран аймгийн өдрөлгуудуулан за баяр намтмыг зохион байгуулах комиссийн хамт олон за мөн дүүнчлэн их насны хурдан морьтой уралдааны ивент этгэн оролцсон баг хөгшин компани захирал Балжинмын Батбаяр тэргүүтэй хүмүүс гардуулан өгч байна. За иймээс одоос нутаг орныхоо аян сайхан хайрхныхаа тахилгын наадмын хурдан их насны морьтой уралдааны ивент итгэн оролцсон за Балжинмын Батбаяр гэрүүл за ирүүлэх саруу сайхан бүхнийг хүсэн өрөөё. Мөргөлийн шүтэн хан хөгшин амин Орлоо танига түмэн аллам чи Борхон хэмээн тахтыг За их мэнд үзэгчдээ бид хүн таагуудаа Өвөран аймгийн хан хөгшин хайрхны тахилгын наадмыг хүргэж байгаа. За энэ хоёр наадмын хурдан соёл насны морьтой уралдаанд бүртгэсэн хурц хурдан үлгүүд инхүү гарааны төхөөрөмжтэй араас нэгэн зэрэг сайхан хэрэглээ. Өвөран аймгийн нарийн дэс мөч мөнгөрдний буурал гэдэг үрээ чинь хөтлөөд одоо гарч байгаа харагдах юм даа үзэгчдээ. За ингээд одоо газар нутгаас үрсэрсэн 34 одоо хурдан хүлэг өнөөдрийн баяр наадмын хурдан соёл насны морьтой уралдаанд одоо тоосоор гэж байна. За ингээд одоо хурдан соёл насны морьтой уралдааныг Өвөран аймгийн нарийн дэс мөч мөнгөрдний буурал одоо хөтлөөд одоо гараад ирсэн харагдаж байна. Наадлаар хонгор үрээ гараад ирсэн харагдаж байна. 408 дугаар уралдааны дамд нурцсан бор үрээ одоос нэлээд өнгөн дээр гараад авчлаа үзэгчдээ. За Өвөран аймгийн хархан тулаасан мэж талхаасрын мор үрээ одоос өнгөний үзүр дээр гараад ирсэн. За ингээд одоо хурдан соёл насны морьтой уралдааныг хөтөлж уралдаж байгаа өрөөнүүдийг өнгөн дээр одоо ирж тааганд одоо харуулж авах шиг байна. За ингээд одоо хурдан соёл насны морьтой уралдааныг Өвөран аймгийн нарийн дэс зумын уяаж мөнгөрдний бороо одоо боор дөрөө хөтөлсөн харагдаж байна. 211 дугаартай уралдааны дундсан Өвөран аймгийн тархицмын сумын алдарт уяаж Дорж хотын Бац саруулын одоо хурдан хар ураа 2 дээр гараад ирсэн марж байна. 3 дээр октоонцор хүрээ алз үрээ гараад ирж байгаа үзэгчтэй. Энэ Өвөран аймгийн хайрхан тулаасан мэж Орсогийн Минд үер гэдэг баха. Тэрний одоо хүрээ алз үрээ гараад ирсэн Өвөран аймгийн хайрхан тулаасан мэн уяаж даваадэр чин боён буйрээс одоо Минд үер дочшээс одоо хүрээ алз үрээ сүнгэн дээр одоо гараад ивчих шиг боллаа. За ингээд арын бөө өрөөнүүдийг харуулж байна үзэгчтэй. 24 дугаар уралдаансан хөрөвцрийн одоо хурдан зээр дээр наадлаар одоо оршиж байгаа харж байна. Өвөран аймгийн хайрхан тулаасан юм. За ингээд одоо ер нь үзүүрийн нэг хэдүүрөө нэлээ өнгөлөөтэй хурдан хурц удаагараа явсан даа үзэгчтэй. За ингээд одоо бас манай дурлаач одоо үзүүрлэг очиод одоо хэний ямар очоо хурдан үлэг энэ наадмын хурдан соёл насны морьтой уралдааныг хөтөлж одоо орж байгаа та бүхэнд одоо харуулах баха. За ингээд өнгөлөөс энэ хонгор руу сүнгэн дээр гараад ирсэн бата Өвөран аймгийн хайрхан тулаасан байж Бямбч өдрийн Бат мэгмрийн одоо хурдан
одоо хонгорроос манай зурлаачийн дурд харагдаад өнгөрсөн доо 2009 онд аймгийн баян наадам 5 дот оролцож байсан да сайн. За ингээд одоо хурдан соёл насны мөр дуралдааныг Өвөр хангай аймгийн нарийн тээсмэн үеж мөнх эрдний буур руу өгдөг. 2 дээр Өвөр хангай аймгийн тарагцсан бай дорж хотын одоо хурдан хар харагдаад өнгөрсөн. За ингээд арын хүрээнүүд өнгөн дөрөв тогтоон зэрэг хонгорроо одоо өгчлөөд байгаа заа үзэгчтэй Өвөр хангай аймгийн хайрхан дулаан сумын Бямбч өдрийн Балтмигрын одоо хурдан үрэ. Энэ Өвөр хангай аймгийн хайрхан дулаан сумын Монгол улсын тод мандаж Батөржи хотноос ингээ унган хатаа багштай. Ардлаас хүрээ аль зүүр ороод ирсэн байна. Хүрээ аль зүүр ороод ирсэн Өвөр хангай аймгийн Төвөргсөн минь үеч эдэр зэрэг хүрээ аль зүүрээс нэлээд ширг орж ирсэн. За ер нь ингээд үзүүрийн одоо өнгөний 3 өрөөнд дөр бол зарын өрөөнд нөмрөөд ороод ирж байгаа юм байна үзэгчтэй. За 3 дээр нэг сайхан задгаад цаар дөрөв одоо ороод ирсэн минь Өвөр хангай аймгийн хайрхан дулаан сумын сумын алдарт байж Эренчингүндэгийн сэрчин намжлын одоо хурдан саар дөрөв ороод ирсэн байна да үзэгчтэй. За энэ Өвөр хангай аймгийнхаа баян наадамд бас аяра гэжсэн. Ер нь одоо баг уран насндаа их л одоо хурдан байсан да Өвөр хангай аймгийн хайрхан дулаан сумын үеж сэрчин намжлын одоо саар дөрөв цаатлаад ороод ирсэн харагдаж байна. Наадлаар 166 дугаарт хүрээ аль зүүр ороод ирсэн. Өвөр хангай аймгийн Төвөргсөн минь үеч мөнх хотын эдэр зэргийн одоо хүрээ аль зүүр ороод ирсэн байна. Өнөө жил одоо тун дөргөн байгаа гэж дуулж байсан. За араас одоо энэ шар шээнүүдэд задгаад илдээ хээр үр ороод ирсэн. Энэ Өвөр хангай аймгийн хайрхан дулаан сумын алдарт байж даваадэржин буян бүрийн баярын одоо хурдан хэрүүрээ. Энэ одоо Монгол улсын тод мандаа үеч Ононгийн Бат төлгийн одоо онгон адуу ер нь одоо өнөө жил одоо хурдан байгаа өсөргөөл сунгаад хурдан байгаа гэж дуулж байсан. Хэрвээ бас 4-5 бөөрөнд ороод ирсэн байна. За ингээд одоо үзүүрийн 3 өрөөнд одоо харуулаад гисэн. Ингээд хурдан соёл насны мөр дуралдааныг Өвөр хангай аймгийн хайрхан дулаан сумын үеж даваадэржин буян бүрийн одоо хурдан хэрүүрээ өгдөрсөн. 2 дээр бол хотоон зэрэг хиний үрээ. Өвөр хангай аймгийн тарагцсан сумын алдарт үеч хиний үрээ. Дорж хотын Батсаруулын одоо хурдан хар үрээ гараад ирсэн. За 3 дээр тогтоон зэрэг мөнх хотын эдэр зэрэг гээд Өвөр хангай аймгийн Төвөрг сумын үеийн одоо хурдан хүрээ аль зүүрээ гэсэн. За энэ 3 үрээ ч одоо ингээд хурдан соёл насны мөр дуралдааныг хөдлөөд арын үрээсээ жоохон сэргэн болоод одоо гараад ирлээ. За ингээд нэг одоо бас жалга дов одоо бас ингээд тоороод одоо эргээд ирэхэд бол энэ 3 өрөө бол арын өрөөсөө дасарсан байлаа үзэгчтэй. За ингээд одоо газар нутгаас үржсэн 30-оор одоо хурдан өрөө одоо өнөөдрийн баян наадам тоосоо өргөж байгаа. Ингээд хангшин харихныхаа үр зохион байгуулагдж байгаа хангшин харихны тахлаг баян наадмын хурдан соёл насны мөр дуралдааныг Өвөр хангай аймгийн хайрхан дулаан сумын алдарт байж даваадэржин буян бүрийн одоо хурдан хээр үрээ хөтөлсөн. 2 дээр болох тоон зэрэг Өвөр хангай аймгийн хайрхан дулаан тарагцсан бай дорж хотын Батбэрийн одоо хурдан өрөө Батсарул одоо хурдан өрөө. За ингээд одоо 2 өрөө бол нэлээд зүтгээд оргшилж байгаа үзэгчтэй. За сая хээр өрөө чинь бас жоохон хадуурах зүйгээд одоо жоохон эргээд одоо зам руугаа нийлээд хэрэг хөтөж уралдаж байгаа сая яалаа сая хадуураад за эргээд замаасаа гараад бүр одоо гарч яваад тэгээ эргээд хүүхэд нь оруулаад ирлээ. Тэрнээс бол одоо холхон тасаж одоо хөтөлж байсан. За ингээд одоо хэмнэлээ жоохон алдчих шиг боллоо. За ингээд одоо хурдан соёл насны мөр дуралдааныг Өвөр хангай аймгийн тарагцсан байж дорж хотын Батцаруулын одоо хурдан хар ураа хөтөлж одоо орж ирж байгаа юм байна. За энэхүү эрхэм мөндөд үзэгч та бүхэндээ өргөн барьж байгаа Өвөр хангай аймгийн хайрхан дулаан сумын хангшин хайрхны тахлаг баян наадмын хурдан соёл насны мөр дуралдааны өнгөний өрөөнүүд одоо төрөө айргийн өрөөнд орж ирж байна. За ингээд Өвөр хангай аймгийн тарагцсан үеяч сумын алдарт байж дорж хотын Батцаруулын одоо хурдан хар ураа төрүүллээ. За хүрээ аль зүүрээ дайраад амуу үзүү Төвөргсөн байж мөнхтний эдэр зэрэг юм. За 3 дээр болох тоон зэрэг даваадэржин буян баярын одоо хурдан хээр ураа 3 дурлаа. За хадуураг байсан бол одоо соол тасархаа төрүүлгээрж байлаа да. Нилийн хадуурлаа гол гарах гэж явж байгаад гол гаралгүй хадуураад. За ингээд одоо 4-5 өрөө ямар өрөөнд орж байгаа. Энэ 3 өрөө болох тоон зэрэг арын өрөөнүүд ахуулгааргүй итгээд одоо хол одоо салсан байгаа. За одоо ингээд 4-5-2 өрөө бол нилээ холбоотой энэ холбоотой явж байгаа шиг харагдаж байна. За энэ утгатай зэрэг Өвөр хангай аймгийн хайрхан дулаан сумын үеяч Пүрэв цэрэнгийн Чимэд даваагийн одоо хурдан сартай зэр дүрээ цаатлаар нь зүтгэж байгаа шиг байна. За Чимэд даваагийн сартай зэр дүрээ 4-5 дээр хайрхан дулаан сумын Чимэд дэрч Ханбаатарын одоо хурдан хар үрээ хайргийн 5 одоо хурдаллаа. За 6 дээр ямар өрөө орж ирэх вэ гэдэг одоо бүгд харъя. За 6 дээр болохтой Өвөр хангай аймгийн хайрхан дулаан сумын алдарт үеяч Дангаас өрнгийн одоо хурдан үрээ. За саар дүрээ 7 дээр сэрчин хэмжээний саар дүрээ 7 дээр. За 8 дээр хайрхан дулаан сумын үеж Батны нэргүйгийн өрөө. 9 дээр хайрхан дулаан сумын уяач тогтхын одоо хурдан цоохор өрөө 9 дээр одоо хурдаллаа. За 10 дээр Өвөр хангай аймгийн Төвөрг сумын аймгийн алдарт байж Дулмын Батөржийн Төвшин санаагийн одоо халиу өрөө одоо 10 одоо хурдаллаа. За ингээд одоо таагундаа хурдан соёл насны мөр дуралдааныг хүргэлээ. Соёл үрээ цагаан урд төрүүлээ баяр. За баярлалаа. За соёлынханд баяр. Заавны харвэ Монгол улсын толгомлооч дуграа малыг унгаад одоо. Тэгээд бас шинийх маань сарва авчирч байсан. Тэгээд дагнаас авахулаад бас
Сум аймагт олон төрөл жаргаж байна. За хөрөөрэ хамуу зүйлээ баяр үргээ. Оо баярлалаа. Алз өрөөний талаар яриа. За дорног алтан жир оноо өрөө. Төрөнчлээд дээр Хуралтай байна. за нэгтэй 3 хуралтай. 31 дөрвөлж төлөвлөгөөд таамагласан байдаг. Тэр сайхан уралдаж хангашийн наадам дарийн 3 турлаа баяр үргээ. За баярлалаа. За өрөөнийхэн тухай яриа. Энэ тод булаангийн баталгийн онгороо. Энэ жил ирээд нөтний энэ үйл авцсан. Анхны уралдаан. Өвөл ус ганц нэг орсоо осног. Харин бос уралдаан. За энэ одоо хангашийн хайрхан одоо унган нутгийн сайхан хайрхныхын талаар бас дахиад өнөөдрөөс наадам хийж байна. Тэгэхээр ерөнхийдөө энэ хангашийн хайрхан маань манай нутгийн манай хайрхан 4 жил нэг удаа тагтаг. Тэгээд хангашийн тахлагын наадамд их мөр тавлаад өрөө гурлалаа. Маш их баяртай. За энэ тасам дэлгэхэд энэ аймаг алдруу чимцэр гэдэг миний ганц ах байгаа. Тэрэнд баярлалаа. Би ганц ахтаа баярлалаа. Үнэхээр хурдан хатуудууд авч өгчээ. Тэрэнд үнэхээр их баярлалаа. Харуу сайхан харагдлаа баяр үргээ. Оо баярлалаа. Энэ Хөгшин харгийнхаа их тахлагт өрөө харагд дуусах баяртай байна. Соёл өрөө. Өрөөнийхэн тухай яриа. Энэ өрөө манай онгор юу юм аа? Ямар дээр өргөшин өрөө. Миний өрөө хэр зурны төл байгаа юм. Энэ хоёр ахад их хурдан байсан юм. Тэ одоогоор их хурдалж байгаа азаргнууд байгаа. Энэ соёл өрөө нөтнөө урч новынхдаг энэ жил анх уягч байгаа. За хурдан соёл насны мөрд уралдаан амжилттай явагдлаа. Ингээд төрүүлж яригц мөрдийг цоллож бай шагналын одоо гардуулж байна. За ингээд бай шагналыг Хурангаа аймгийн өдрөлгүүд болон Завай наадмын зохион байгуулах комиссийн хамт олон за мөн одоо соёл насны мөрд уралдааныг ивент итгэн оролцсон Хадиаг цэрэнгийн болд Төндвийн Пүрэв дулмын гэр бүл бай шагналыг гардуулан өгч баяр хүргэж байна. Дэдиндээсээ сонорн заяатай дэвтгэрийн тулгын чулуутай аавэжин энэрдийн түшигтэй алдрай багын алганы хэртэй өргөдөн сүнд цулайн бууралтсан. За Уранга аймгийн хан хөгшин хайрхны дахлаг баяр наадмын үеэр зохион байгуулагдсан Бэсрэг баяр наадамд за үндэсний сурын харваа зохион байгуулагдсан юм. За үндэсний сурын харваанд за Уранга аймгийн олон харваачид одоо хүрэлцэн ирж оролцсон байгаа. За тухайлбал тус харваанд үндэсний сурын харваанд нийтдээ 16 харваач оролцсон байгаа. За эхнээсээ энтийн зөвхөн өрсөлдөөнтэй явагдсан үндэсний сурын харвааны аваргуу тодорхойд за 1-р ойронд уян гүсмийн засаг даргын тамгын газрын харваач аймгийн мэрэгэн спортын мастер мөн хоёрын Чоги дог орсон бол за 2-р ойронд Харваа гэрсумын харваач аймгийн мэрэгэн спортын мастер Содом дөржин Босоомөнх за 3-р ойронд Уранга аймгийн Хожир цүмийн харваач спортын мастер Наран болтнаар орон бусдыгаан тэргүүлсэн юм аа. За ингээд үндэсний сурын харваанд амжилттай оролцож за бусдыгаа манлаа шагналт байранд одоо шалгарсан тамирчдын шагналыг за Уранга аймгийн засаг даргын тамгын газрын дарга за хан хөгшин хайрхны тахилыг зохион байгуулах ажлын хорооны дарга Гамболт тэргүүтэй албаны хүмүүс болон сум орон нутгийн өдөрлгүүд гардуулан өгч баяр хүргэсэн юм аа. Цэцгийн шүүдрэн тэнгэрийн айдастай тэнгэг болгоно газрын харинтай
За хангшин хайрхныхаа тахлаг баяр наадмын үндэсний сүрэн 10-нд одоо төрүүлээ. Юуны үн баяр үргээ бас тахлагаа сэтгэлээ олох үү. За баярлалаа. Тэгээд энэ сайхан манай Өрөнгай нутгийн минь хамгийн сайхан хайрхныхаа энэ тагдахт ер нь оролцсон гэдэг бол ер нь хамгийн нэр төрийн асуудал байдаг. Энд тэгээд бас дөрөв байр авна гэдэг бол бас сайхан тохиолдол байхгүй. Тэгээд энд бас бүх за өчтгөн мөрөлдөө 93 наадмынхаа бүх төрлийнхэн маань энд бас бүгд энэ жилийнхаа наадам дараа жилийнхаа наадмуудынхаа сайхан одоо од хиймэрийг даатгаж байгаа. Тэгээд энэ даатгсан сайхан харвандаа ингээд төрүүлсэнтэй их баяртай байна. Тэгээд энийг бас тохиолдуулаад нутгийнхаа бүх хүмүүстэй, бүх харваачтай, бүх чүүдтэй, бүх уяачтай, мөн шагаачтай улсынхаа наадам төрөө байрыг эзлээд бүгд цол зэрэг бүгд ахиулаасаа гэж би бодож байна. Ингээд бүгдээрээ сайхан наадцгаарай. За хан хөгшин хайрхны тахлаг баяр наадмын бэсрэг баяр наадмын үеэр үндэсний шагаан 10-ны тэмцээн зохион байгуулагдсан юм. За энэ хүн үндэсний шагаан 10-ны тэмцээнийг за Өрөнгай аймгийн олон харваачид, сумдын баг тамирчид одоо зорин ирж оролцсон юм аа. За ингээ 2 өдрийн турш үндэсний шагаан 10-ны тэмцээн үргэлжлэн зохион байгуулагдсан байгаа. За ингээд үндэсний шагаан 10-ны тэмцээний дүн гарахад за 1-р ойронд Монгол улсын мэрэгэн цог тахлагчтай 30 сумын баг тамирчид 1-р ойронд орсон бол за 2-р ойронд аймгийн гоц мэрэгэн Баяр магнаа ахлагчтай оюун сумын баг тамирчид за 3-р ойронд аймгийн гоц мэрэгэн мөн хэрдэн ахлагчтай тарагц цэвийн баг тамирчид орсон юм аа. За харин 4-р байр буюу тусгай байранд залуу харваач Инко тахлагчтай Өрөнгай аймгийн нарийн тэсмийн баг тамирчид орсон амжилтыг үзүүлсэн юм аа. За ингээд баяр наадмыг зохион байгуулах комиссын хамт олон болоод за ивент итгэгчид үндэсний шагаан 10-ны тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдын шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ. Эдиндексээ сунган заяатай дэвтгэрийн тулгын чулуутай аавэжин энэрлийн түшигтэй алдрай багын минь алганы хэртэй одоо энэ хангшин тахлагт хоёрт орлоо баяр үргээ. Баярлалаа. Өнөөдөр одоо олон одоо сумаас олон харваа шидэлж сайхан наадам боллоо. Тэгээд 7 сумын одоо харваачдын 60 гаруй харваач тарваад одоо манайх 2-р онд орлоо. Тэгээд 2-р ондоос их байтай байна. 3-т орлоо баяр үргээ. За баярлалаа. Энэ одоо шагаан 10 хөрсөлтөөнтэй боллоо шүү дээ. Тэр ихлээ. Өнөөдөр бас сайхан 7 сум өрсөлдөөр бас манай багс сайхан өрсөлт 3-р эзэлтэй. Тэг. Их өрсөлтөөтэй болж байна. За оржилөө. За энэхүү өргөмөл зүгчтэй Өрөнгай аймгийн хан хөгшин хайрхны тахлаг баяр наадмын хурдан даагны уралдаанд бүртгэгдсэн одоо хурдан даагнууд ингээ гарааны 6 дээрээс одоо эргэж байна. За хамгийн наад талаар нэг алаг дааг одоо урагшлаад өнгөлөд гарсан. Энэ Өрөнгай аймгийн хайрхан дулаан сумын үеэ сэрчин эмчлийн одоо алаг даагтай дун хайрхан дааг байна. За түүний цаал дээр хонгор дааг энэ бүртгэл дээр бол тогтоон зэрэг Өрөнгай аймгийн хайрхан дулаан сумын үеач шин жаргалын хонгор дааг гэдэг бичсэн юм шиг байна. За цаал дээр 3 дахь Өрөнгай аймгийн хайрхан дулаан сумын аймгийн алдарч сосрмын одоо өрн дааг одоо гараад ирсэн байгаа харагдаж байна. За ингээд одоо үзүүрийн даагнууд бол нэлээд овчтойхон гарч ирээд хан хөгшин хайрхны тахлаг баяр наадмын хурдан даагны уралдааныг одоо өнгөлөөд одоо гараа авчлаа. За газар хүрлцэн ирсэн 23 удаа хурдан даагаад өнөөдрийн баяр наадмын хурдан даагны уралдаанд бас бүртгэгдсэн байлаа. За өнөөдрийн баяр наадмад хурдан их нас соёолон дааг гэсэн одоо 3 насны морд одоо тоос өргөж байгаа. Ингээд отго уралдаан бол одоо хурдан даагны уралдаан байгаа. За ингээд одоо нэлээд оройхон дуусан нар яг цаанаас нь одоо
тусаад байна. За ингээд одоо өнгөлөөд бол нэг хүрээ хаалцсан дагаад гараад ирсэн байна. Энэ Өвөрангай аймгийн Нарийнтын сүмийн Баянтай хөгжил компани захирал нэргүүн Данзангийн одоо хүрээ хаалцсан дагтаа тун адилхан дагаад гараад ирсэн ба харагдаж байна. За мөн одоо цааталт нь болох тон зэрэг 777 дугаартай хээр даг гараад ирсэн. Өвөрангай аймгийн Нарийнтын сүмийн үеэ чинь Жавдан сүргийн амар жаргалын одоо урдан даг мөн шиг байна. Дорногомгийн дэлгэрсэн шарвын инх төвшингийн унган атуу гэдэг да. За Нарийнтын сүмийн аймаг одоо Жавдангийн амар жаргалын одоо хээр даг өнгөн дээр гарсан. За ингээд одоо дундуур явж байгаа дагануудыг одоо та бүхэнд харуулж байна. За ер нь бол одоо газрын хувьд бол одоо морь дагах нэлээд бартаатай газар байлаа. За тэгээд одоо манай зургуулаач бол нэг уурчлаа нэг хойшлоо. За ер нь тэгээд одоо жалга дов тойроод тэгээд аль болох одоо ивэр одоо энэ хурдан морьтой уралдааныг бол дагсан байгаа. За ингээд одоо өнгөний дагануудыг 777 дугаартай Өвөрангай аймгийн Нарийнтын сүмээ Жавдангийн хиний дагаа инх Жавдан сүргийн амар жаргалын дагуу цаатлаар одоо гараад ирсэн ба харагдаж байна. За наатал нэг хар одоо даг одоо гараад ирсэн ба харагдаж байна. 16 дугаартай юм уу да энэ тогтхийн хар өсгийтэй даг гэж хүн шиг Өвөрангай аймгийн хайрхан дулаан сүмийн үеэж тогтхийн өсгий цагаан хар даг одоо мөн шиг байна. За ингээд бол ингээд өнгөлөөд бол хүрээ хаалцсан дагаад гараа ивдсэн. За ингээд одоо хурдан дагны уралдааныг бол одоо Өвөрангай аймгийн энэ Баянтай хөгжил компани захирал нэргүүн Данзангийн одоо хүрээ хаалцсан даг шиг мөн шиг байна. За дагууд одоо хөдлөөд одоо гараа ивдсэн байна. За ингээд хурдан дагны уралдааныг одоо хөтөлсөн байна. За ард дээр нь болохтой онцор хонгор даг гараад ирсэн. Үлзий жаргалын хонгор даг. 3 дээр болохтой онцор гэн Өвөрангай аймгийн мужийн захирлын тогтхийн өсгий цагаан хар даг одоо 3 дээр гараад ирсэн ба харагдаж байна. За ингээд одоо өнгөний нэг даг бол одоо нэлээд өчтойхон гарч ирээд хурдан дагны уралдаан гэсэн. За гэхдээ бол барай бол арайхан болоо байгаа. За араас бол олон одоо дагнууд оршилж байгаа. За ингээд арын дагнууд нэлээд эрчлэхэн орж ирж байна. За өнгөж уралж ирсэн даг чинь нэг жоохон усхаад одоо яаж байгаа чинь 4 дээр 106 дугаартай энэ зэр дагараа Өвөрангай аймгийн богдсон мөж Баттуудын зэр дагараа орсон харагдаж байна. За 5 дээр болохтон зэрэг амар жаргалын хээр даг байна. 6 дээр болохтон зэрэг энэ Өвөрангай аймгийн богдсон мөж Үлзий сайхны Цэндэ-Вишийн шаргадаг 6-гийн багцаа дээр орж ирсэн. Өвөрангай аймгийн Баян улсын аймаг алдарт байж Батэрдний Баян мөнхийн онгоц салзан гэдэг одоо азрын одоо гал төлөв байх хэрэгтэй тэр шаргадаг Өвөрангай аймгийн богдсмын үеач Үлзий сайхны Цэндэ-Вишийн одоо хурдны шаргадаг одоо тэр 5-6-гийн бөөрөн дээр одоо ороод ирсэн байна. За хүрэн даг хөтөлсөн хэвээрээ. За 2 дэх болохтон зэрэг богдсмын үеач Батуудын зэр дээр одоо ороод ирсэн байна. За 3 дээр болохтон зэрэг энэ хонгор даг одоо урагшаад байгаа шүү үзэгчтэй. Шинэ жаргалын одоо хонгор даг шиг байна. За ингээд одоо хүрэн даг одоо хөтөлсөн хэвээрээ. За аралтай болохтон зэрэг энэ амар жаргалын хээр даг. За Өвөрангай аймгийн богдсмын үеач Үлзий сайхны Үлзий сайхны Цэндэ-Вишийн одоо хурдны шаргадаг гэсэн. За эхний 5 даг бол үндсэндээ давсарч байгаа юм байна үзэгчтэй. 129 дугаартай уралдааны замд одоо морцсон өнгөж уралдаасан даг бол одоо ингэ 4 дагныхаа ард бол гарцсан юм байна. За 6 дээр болохтон зэрэг энэ хиний даг чинь Өвөрангай аймгийн харайхан дулаан сүмийн алдарт үеач Сэрчин амжилын хурдан одоо алаг даг одоо ороод ирсэн ба харагдаж байна. За ингээд одоо эхний 6 даг бол арын дагнуудаас нэлээд одоо холдсон. Ингээд хурдан дагны уралдааныг хөдөлсөн одоо оршуулж байна. За одоо хурдан дагны өнгөн дээр шарга даг гараад ирсэн Өвөрангай аймгийн богдсмын үеач Үлзий сайхны Цэндэ-Вишийн одоо хурдан шарга даг бол одоо хурдан дагны уралдааныг өнгөлөөд гараад ирсэн. За энэ Өвөрангай аймгийн Баян улсын аймаг алдарт байж Батэрдний Баян мөнхийн одоо халзан азрынх нь гал төлөх хэвээр онгоцох гэдэг нэртэй халзан даг одоо азраг байдаг. За ингээд хээр дагуу наалтаа гараад ирсэн. Амар жаргалын хээр даг энэ хиний өнгөн дээр гараад ирсэн байна да үзэгчтэй. Өвөрангай аймгийн Нарийнтын сүм аймаг алдарт үеач Жавдан сүргийн амар жаргалын хээр даг гараад ирсэн байна. Дорногомгийн аймгийн дэлгэрсэн шарвын инх төвшин гэдэг үний одоо унган адуу байх ёстой. Унган адуу. За цаатал нь хонгор даг гараад ирсэн. 4 дээр болохтон зэрэг хиний даг байна. Өвөрангай аймгийн богдсон мөж Батуудын зэр даг. За 5 дээр болохтон зэрэг Өвөрангай аймгийн энэ даг гараад ирсэн байна. За ингээд одоо бас Сэрчин амжилын даг гараад ирсэн. За ингээд шарга даг бол одоо ингээд очтойхон одоо хөдөллөөдөө үзэгчтэй. Барай бол одоо орцсон царга даг суураад гараад ирсэн. За энэ даг болохтон зэрэг Өвөрангай аймгийн богдсмын үеач Үлзий сайхны Цэндэ-Вишийн одоо хурдны шаргадаг. За өнөөдрийн тухайд бол тун дөргөн байгаа байна да үзэгчтэй. Өвөрангай аймгийн Баян улсын аймгийн алдарт байж Батэрдний Баян мөнхийн одоо хурдан халзан азрагныхын төлөө онгоц гэдэг нэртэй халзан азраг байдаг баха. Тэрнийх нь одоо гал төлөв байх хэвээр. Энэ их нь болохтон зэрэг Дорногов аймгийн хөвшилтэй гүү байдаг. За ингээд одоо шаргадаг бол ямар ч байсан хурдан дагны уралдаанд бол төрүүлээ хол тасаргаа төрүүлж байна. Үзүүр дээрээ бол таралж одоо орж иж байна. Өнөөдрийн тухайд бол тун дөргөн байгаа байна. За арын дагнууд одоо ямар дагнууд орж ирээ харъя. За ингэж л одоо холдсон байна да. За ингээд арын дагнуудыг одоо манай зургуулаач одоо харуулах байхаа. За ингээд 2 дээр ямар даг орж ирж байна вэ? За 2 дээр Өвөрангай аймгийн богдсон Нарийнтын сүмийн аймгийн алдарт бай Жавдан сүргийн амар жаргалын одоо хурдны хээр даг 2 тодоо хурдлаж байна. 777 дугаартай. За ингээд
2 одоо хурдулж явах шиг байна. За 3 дээр тогтоон зэрэг нөгөө хонгор даг 3 дээр одоо орж ирж байна. За 4 дээр тогтоон зэрэг хиний даг орж ирж байна. Батуудын зээр даг орж ирж байна. 5 дээр тогтоон зэрэг хайхан дулаан сумын сосрумын хөрөн даг одоо орж ирж байна. За 6 дээр тогтоон зэрэг сэрсэн намжлын одоо хурдан алаг даг одоо орж ирж явах шиг байлаа. За ингээ хурдан дагны уралдааныг одоо даг хүндээ хөрглээ. За хурдан даагны уралдаан амжилттай өгсөний дараа даагны уралдаанд төрүүлж яригдсан даануудын цолыг дуудаж байн шагналыг гардуулж байна. За ингээд шагналыг Уранга аймгийн одоо удирдлагууд болон за тэг Баяр наадмын зохион байгуулах комиссийн за мөн түншлэн хамгшин харахны тахлах Баяр наадмын хурдан даагны уралдааныг ивент тэтгэн оролцсон дааган хөвөр дагналтай компани цоодлын цэдэн ям даваагийн дулам сүрм нарын гэр бүл бас ивент тэтгэн оролцож за байн шагналын бас хамтдан гардуулж байна. За эмээс одоо дагны уралдааныг ивент тэтгэн цоодлын цэдний мөн гэр бүл таны наадамчин одны хомоос талархал төвшүүлье. Орлоо танига түмэн аллан чи бурхан хэмээн тахтыг шүүдэ хүлгийн шандас буйны далтай. За тэгэхээр одоо хайрхан дулаан сумын маань одоо 2 дугаар агт оршдог хан хөгшин гэдэг одоо урангаачуудын маань бас төр төмний энэ сагшигтай болсон хайрхны тахлаг одоо өргөн дэлгэр боллоо. Тэгээд сумын дарга хувьд бас сэтгэлээ хаалцгүй тийм. За өнөөдөр бас шинийн 15-ны өдөр хайрхан маань Тэнгэр наадмын сайхан болж өндөрлөж байна. Бас олон сайхан хол ойрын зочид төлөөлөгчдийг хүрэлцэн ирлээ. Наадам зохион байгуулах комиссийн бас одоо хариуцсан ажил үүргээ бас сайхан зохион байгуулж бүх морь аль нэг сайхан ажил маань сайхан зохион байгуулж өндөрлөж байна. Хамгийн гол нь өнөөдөр бас хайрхнаа дахиж уул овоогоо харагдах үйл ажиллагаа бас сайхан цаг хугацаанд таарч их сайхан өндөрлөж байна. Үнэхээр сумын садаргын хувьд зохион байгуулж байгаа гол сумын хувьд үнэхээр сэтгэл хангалуун байна. Тэгээд нийт хуран зүгэлсэн наадамчин олон зохион байгуулагчид, бөхчүүд, уяачид бүх хүмүүстээ одоо бас энэ сайхан өдрийн мэндийг дахин хүргэж хамгийн сайхан бүхнийг хүсье өрөөё. За Уранга аймгийн хан хөгшин хайрхны тахлаг Баяр наадмын үеэр үндэсний өхөн барилдаанд зохион байгуулагдсан юм. За үндэсний өхөн барилдаанд Улас аймаг цэргийн золтой 32 бүх цодглон барилдсан байгаа. За эхнээс энэ төлөв хөрсөлдөөнтэй өгсөн тус барилдаанд за Уранга аймгийн уян сумын харайт Монгол улсын гарцаг хөрлөгчрийн гантулах за Уранга аймгийн Баян сумын харайт аймгийн Арслан Бацгийн Баттарж за Өмнөгов аймгийн Сэврээ сумын харайт аймгийн Арслан Лувсан Хадиа тэргүүтэй аймгийн улс аймгийн цолтой хүчүүд цодглон барилдсан юм аа. За нэгийн даваанаас эхлээд хон сонирхолтой дүүрэн одоо хөрөнсөн хүндэсний өхөн барилдаанд уян сумын харайт Монгол улсын гарцаг хөрлөгчрийн гантулах төрүүлж за Уранга аймгийн 900 сумын харайт аймгийн гарцаг орогдлын үе түмэн үзүрлэж за Уранга аймгийн нарийн тэс сумын харайт аймгийн нэмэх начин гантулах за Уранга аймгийн Баян сумын харайт аймгийн гарсан Баттөрж нар их шүүтүүд шалгарсан амжилтыг үзүүлсэн юм аа. За ингээд үндэсний өхөн барилдааны тоймыг та бүхэндээ хүргье.
За үтмэнсэн зүүн талд хангалтад томсон ажил дотор хатуудаа. За цацаа гаргаад ирсэн ард нь гарсан үед гэнэ. Өргөө гаргаад ирсэн. Гангийн баян болсон хэрэгтэй. Ахлах баян наадамд сайн барил төрүүлээ. Миний санаж агаар 2 эцэг хүн уламж. За баярлалаа. Өмнө би 2015 14 онд аймгийн эцэн цустай ирж барилж төрүүлээд. За наадам ч олон одоо соёлтой сайхан наадамч. Ойр орчмынхаа хавыг одоо бүгд одоо 19 он 18 онд би аваачаад одоо төвлөрсөн хогийн зөвлөлд барилтаагүй. Аваачиж төвлөрөх хэрэгтэй. 3 удаа соёлтой сайхан наадам та бүхэндээ баярлалаа. Нутгийн минь сайхан өхнийг эрүүлэн хэмээн эдгээр баян намсраа урхан өргөж байж болтугай. Баярлалаа. За баярлалаа. Тавцарч өгөөрэй. Ирж барилж байна. Өндөр шагналтай. Анх удаа ирж бариллаа. Тэгээд бүрэн дайлантай хөр чөлөөтгөр барилдаг багтаа. Тавцарч өгөөрэй. Өндөр шагналтай. Одоо хаан хайргандлаа сумын иргэн дэмчиг гээд хүн байгаа. Тэгээд тэрхээ дэмжлэг бас төлөвлөөр олон жил барьсан. Тэгээд хатгаа хамт ирж барилдаад нутгийнх нь хайрхан ирж барилаа үзүүлсэндээ баяртай байна. За тэгэхээр өнөөдөр хан хөгшин хайрхныг дахих одоо ёс үйл маань одоо самжилтаа явагдлаа. Тэгээд бас та бол одоо энэ арга хэмжээний зохион байгуулах орны дараагаар ажилласан байгаа. Тэгээд өнөөдрийн бас үйл ажиллагааны талаар бас ярихгүй тийм. За баярлалаа. За хан хөгшин хайрхныг 2006 онд аймгийн дахилгатай болгож 4 жил тутам дахилгын ёслолыг зохион байгуулж ахаар шийд төрүүлсэн байт юм аа. Тэгээд энэ уламжлалын дагуу энэ жил одоо 5 дахь удаагийн дахилгын арга хэмжээг зохион байгууллаа.
За энэ жилийн дахилгын арга хэмжээ бас онцлогтой. За өнөөдөр баярлалаа. Хүмүүс өргөн дэлгэнээр сайхан оролцсон, бас тэнгэр хангаа сайхан ивээсэн ийм цагт ороод бас дахилгын арга хэмжээ болж өнгөрлөө. Тэгээд энэ дахилгад зориулсан бас бэсрэг наадам болж одоо энд бас өгчүүд, уяачд, харваачд маань оролцож одоо Уранга аймгийн одоо сум бүрээс одоо төлөөлөл ирж оролцсон ийм сайхан өргөн дэлгэр дахилгын арга хэмжээ болж өнгөрлөө. За баярлалаа. За энэхүү эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ бид өхөн Уранга аймгийн хан хөгшин хайрхны дахилга баяр наадмыг бүрэн эрхээр сурвалжлан хүргэлээ. За энэхүү нэвтрүүлгийг бэлтгэхэд бид өхөнтэй хамтран ажилласан Уранга аймгийн засаг даргын тамган газар иргэдийн төлөөлөгчдийн хурал Уранга аймгийн хан хөгшин хайрхны дахилга баяр наадмыг зохион байгуулах комиссийн хамт олон талархал илэрхийлье. Хан цоллох хэрэгмтэй халахын цуутай ханга хаан удмын дахилгатай хан хөгшин хайрхан минь. За ингээд дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай үзэгчтэй. Ауэжин энэрлийн түшигтэй алдраа